За сайн мэцгэнэ. За өнөөдөр болохоор Нинин шоу буюу за Японд нөгөө ярьж байгаа хүнийг юу гэж дууддаг талаар товч тайлбарлая. За тэгээд анхан шатны сурагчид дээр болохоор Watashi буюу би гэдэг үгний нөгөө талд Anata буюу чи гэдэг үгийг тайлбарлаад явцдаг. За тэгээд энэ болохоор хэл анх сурж байгаа хүмүүст ойлгомжтой байх үднээс ингэж тайлбарлаж байгаа болохоос ш өдөр тутмын болохоор энэ Anata гэдэг үгийг бол хамаагүй хэрэгэлдэг байгаа. За тэгээд Японы хэлэнд нөгөө хүний юу гэж дууддаг вэ гэхээр ерөөсөө л нэрийг хэлээд санва тэр нани санва гэж дуудаад явцдаг байгаа. За альсгүй бол албан тушаалаар нь дуудаж болно. Качова гэдэг ч юм уу тийм Бучова, Чачова, за Сенсева гэдэг ч юм ингэж ярьж болж байна. За тэгээд дотн за эмэгтэй хүн байх юм бол эмэгтэй хүн хоорондоо ч юм уу тийм. За эмэгтэй хүнтэй болохоор чанва гэдэг ч юм уу. Жохоо хүүхдээс чан хэрэглээд явдаг байгаа. За тэгээд чи та гэсэн утгатай үгнүүд бол байдаг. За та нар сайн мэдж байгаа Anata гэж үг байна те. Omae гэж үг сонсч ирсэн баг. За Kimi гэж үгнүүд байна. За эднэрийг бол хэрэглэхийн үед хэрэглэнэ. Гэтэ хэрэгэлдэг газар, хэрэгэлдэггүй газар гэж байна. За жишээлбэл Anata гэдэг үгийг болохоор эхнэр нь нөхөртөө хэлдэг үг байхгүй юу? За альсгүй сүүлийн үед нөхөр нь эхнэр болон хүүхдүүдээс хэлэх тохиолдол байна. За альсгүй хүнтэй жаахан маргацсан байгаа үед Anata гэж дуудаж ах үе байдаг. Тэгэхээр энээс бусад тохиолдолд Anata гэдэг үг хэрэгэлдэг байхгүй юу? Тэгэхээр энэ дээр анхаараарай. За дараагийнх нь Omae гэж үг байна. Omae гэдэг үгийг та нар аниме дээр ч юм уу тийм кинон дээр их сонссон баг. За энэ бол нөгөө ярьж байгаа хүнээс хамаараа шал өөр утга илэрхийлдэг. За Omae гэдгийг огт танихгүй хүнд хэрэглэх юм бол чи мүү гэсэн утгатай боловчдөг байхгүй юу? Тэгэхээр огт хэрэглэж болохгүй танихгүй хүнд. За тэгээд дотны хүмүүс дундаа за одоо хосууд байдаг ч юм уу тийм. За нөхөр нь ихнэрээ дуудахтай байдаг ч юм уу. Альсгүй хүүхдүүдэд дуудахтаа ч юм уу Omae гэж үг хэрэгэлдэг байхгүй юу? Гэр бүлийн хүрээнд тийм үү? Альсгүй дотн найзууд хоорондоо. За тэгэд ерөнхийдөө бол эрэгтэй хүн хэрэгэлдэг үг байгаа. Окей. За тэгээд Kimi гэдэг үгийг бас өөрөөсөө доошо дүү гэдэг юм уу тийм хүндлэх шаардлагагүй нь бас Kimi гэж хэлдэг. За тэгээд залуу хүмүүсээс нэг дотн биш найзууд хоорондоос бие бинийгээ Kimi гэж дуудах үе бас байдаг байхгүй юу? Тэгэхээр иймэрхүү байдлаар хэрэгэлдэг байх нь. За тэгэхээр ерөнхийдөө өдөр тутам болохоор нэрийг хэлээд санва гэдээ яриад өгч бол хамгийн аюулгүй гэсэн. Альсгүй албан тушаалаар нь яриул. Тэгээд чи та гэж хэлж байгаа тохиолдолд саяын зүйлс дээр анхаарах нь шүү дээ. Айгуу дотн найз байжээж Omae гэж хэлж болох нь байна. За Anata гэдэг бол гэр бүлийн хүрээнд хэлдэг юм байна те хамаагүй хэлэхгүй юм байна. За Kimi гэдэг болохоор нэг тийм дотн биш найздаас хэлж болох нь те. Гэхдээ хамгийн гол нь хүндлэх ёстой хүндээс Kimi гэж хэлж болдгоо байгаа шүү. Окей, за өнөөдрийн хувьд иймэрхүү байна. За тэгээд ойлгомжгүй зүйл асуулт байгаа бол комментээр асуугаарай. Дараагийн дугаараар уулзлаа. Баярлалаа.